За ингээд өнөөдрийн лабораториороо хэдүүлээ AWS Amplify гэдэг сервисийг туршилтанд үзцгээе. За Amplify хаяад олцгоё. За Amplify нь болохоор веб аппликейшн болон мобайл аппликейшнийг хөгжүүлэхэд хялбаршуулсан нэлээд олон сервис төлөвүүдийг бэлэн хэрэглэхэд хялбар болоод зохицуулсан байдаг. Тэгээд түүнээс гадна зөвхөн урталтай фронтенд гэхгүй бэкэндийг бас хөгжүүлэхэд бэлэн терминалийн ганц лайн командаар аяга олон үйлдэл хийх боломжтой болгоод зохицуулсан байдаг байгаа. Тэгээд хэдүүлээ өнөөдрөө болохоор нэг веб аппликейшны фронтендийг нэг хийгээд үзье. За GitHub-аас код оруулж ирнэ. За зөвшөөрлөөр өгчээ. За GitHub-ын authorization амжилттай боллоо. За тэгвэл S3 дээрх нэг repo сонгочих. GitHub дээр надад нэг S3-ыг ашигладаг HTML-тэй нэг код байгаа. За тэгээд application нэрээ болохоор за тэгүн бэ гэдэг өгчээ. За тэгээд AWS дэрхийн өглөө Amplify. За ийм бохироотой GitHub-аас хийх гэж байна. Okay, save and deploy. За app маань үүсчлээ. За app маань үүсэнгүүт одоо юу хийх вэ гэхээр GitHub-аас кодыг аваад provision хийгээд build хийгээд deploy хийгээд энэ аппликейшнийг одоо шууд бэлэн ажиллуулах хэрэгтэй байгаа. Одоо харж байгаа бол provision state дээр явж байна те. Дараа нь build хийгээд түүний дараа deploy state нь болоод тэгээд сүүл нь verify буюу яг ажиллаж байгаагийн шалгана гэсэн. За энэ хаяг дээр master те D28 amplify app гэдэг хаяг дээр энэ бол орж болох юм байна. За одоохондоо арай deploy-нд дуусаагүй байгаа учраас харагдахгүй байна. Дуусахаар энэ дээр миний S3 дээр байгаа GitHub-ын repo дээр мөр байгаа код маань ажиллана гэсэн үг. За provision дуусчлаа, build дуусчлаа. Одоо deploy-ны явж байна. Тэгээ verify явуулна. Тэгээд энэ маань болохоор front-end environment гэж байгаа. Хүсвэл бид нэр бас back-end-ийг үүсгэж болно. Тэгээ back-end-аа үүсгэх асаачих юм бол authentication database те дотор нь ямар контент байх вэ гэдэг бүх зүйлээ бас manage хийх боломжтой. Өөрсдийнх нь admin UI гэдэг бас байдаг байгаа. Тэгэхээр энийг нэрлээд бид нэр ер нь бол бүтэн веб аппликейшнийг хөгжүүлэх боломжтой болно гэсэн үг. За энэ маань болцсон байна те. Тэгвэл нэг урал руу дахиад нэг ороод үзье. За одоо манай веб аппликейшн маань энэ бол ажилладаг болсон байна гэсэн үг. За тэгээд хүн одоо хөгжүүлэгч нь өөрөө хүсэх юм бол back-end-аа хийж болно, front-end-аа хийж болно. За эндээс маш олон тохиргоонууд болон сонголтуудыг хийх боломжтой. За хамгийн энгийн гэх юм бол admin UI яваа те. Энэ дээр бид нар back-end-аа хийж болно. За domain management гэж байна. Бид нөхцөл өөрийнхөө доменийг оруулаад энэ URL-ийг холбочих болно гэсэн үг. Ямар доменаар хандах вэ? За build хийхдээ яаж build хийх вэ те? Имиж нь ямар юм байх вэ? Incoming webhook байх уугүй юу? Тэгээ preview буюу өөрчлөлт ороход яаж явах вэ те? Өөрчлөлтийг харах уу? Notification буюу те? Имэйлээр ч юм ямар нэгэн байдлаар үйлдэлд болоход өөртөө notification авах. Тэгээ тодорхой variable-уудыг сонгох, access control буюу хэн юу хийж чадахыг зохицуулах хэмжлэн айгүй олон боломжууд байдаг. Тэгээд энэ нь бол нийлээд нэг веб аппликейшнийг front-end, back-end бүгдийг дээрс нь deployment-ийг нь зохицуулах боломжтой. Тийм бүтэн сервис гэж хэлж болохоор байгаа.